За сайн бацгаана уу? За та хэд маань ажил үйл сайхан бүтэмжтэй байна уу? За өнөөдөр та хэдтэй амлсан ёсороо даатгалын тухай жоохон ярилцъя хэдүүлээ. За 2026 оны 1 сараас хойш бас нэг даатгалын хуулинд ганц 2 өөрчлөлт орсон байгаа. За энэ тухай зарим сонсоогүй хүмүүс байгаа байж магадгүй. За дээр нь ерөнхийдөө даатгал Чехийн даатгал тийм өөрчлөлтөөс гадна одоо үр зээлэнд орвол ямар арга хэмжээ авах боломжтой мөн эрүүл мэндийн даатгалаас гадна машины даатгалын тухай бас ганц 2 юм хэлж өгье. За завтай байгаа нь ороод ирнэ, завгүй байгаа нь YouTube сувгаас маань нөхөн үзээрэй. За эрүүл мэндийн даатгал 2026 оны 1 сарын 1-ээс эхлэн дөрмийн өөрчлөлтүүд бас хийгдсэн байгаа. За энэ дээр нь ямар өөрчлөлт орсон гэхлээр хүн хилцэх хугацаа гэж байдаг. За тэгэхээр хүн хилцэх хугацаа нь болохоор одоо хуучин бол 10 жил байсан бол түүнийг бууруулад эдгээр 6 жил болгон одоо өөрчилсөн байна. За тэгэхээр жил нь бол одоо маш их бага болсон гэсэн үг. За түүнээс гадна энэ оны эцэс гэхэд одоо хэрвээ торгуул гарсан бол илүү төлөлт анхны 10 жилд хамаарна гэж байгаа. За тэгэхээр эрүүл мэндийн даатгал та нар маань ямарваа нэг өртөө болвол хуучин хуулиараа 10-ны хүн хэлцэх хугацаа нь 10 жил чинь тэр хугацаанд багтаж байх юм байна. Хэрвээ оноос хойш одоо 26 оноос хойш үүсэж байгаа өрөнд бол одоо 6 жилээр одоо өрийн асуудлыг шийдэх ийм өөрчлөлт орж байгаа юм байна. За дээр нь за мэдээч хэрэг өөрөө төлж чадахгүй ямар төлбөрийн чадваргүй ажилгүй ч юм уу янз бүрийн шалтгаантай байсан бол төлтийн одоо график гаргуулж одоо хөдөлж болох нь хэвээр байгаа юм байна. За түүнээс гадна Моё ВЗП здравие у мобилу гэх мэт одоо ийм аппликейшнуд байдаг ч тийм ээ. Тэгэхээр тэднэр дээр та нар төлөвлөөгүй даатгалын талаар л авлага авах бүрэн боломжтой байдаг. Та хэд маань хэрхэн одоо тэр аппликейшнтайгаа харьцаж чадчих. Тэр болгон одоо офис явж явах шаардлага байна уу? За яг хөө ерөнхийдөө хэл мэдэхгүй хуулиа сайн мэдэхгүй бол ерөнхийдөө аппликейшн ашиглах тэр болгон бас боломжгүй байдаг учраас ер нь тухайн хотынхоо салбар дээр нь очиод хэдэн дүүргэний өр үүссэн байгаа хэдэн дүүргнийхээ өрөө яаж дарах тухайгаа сайн ярилцаад одоо сар болгон төлөлтөө хийх үү эсвэл нэг мөсөн бөөн төлөх тухайгаа ч юм уу ингээд тохиролцох нь хамгийн зөвтэй байдаг. За хуваарь хөтөлбөр эрхлэгч нар татвар ногдуулах орлогогүй хүмүүс гадаадын иргэд тус улсад одоо Чехэд эрүүл мэндийн даатгалд одоо бүгд хамрагдах ёстой гэж байгаа. Үүнийгээ бол эдгээр чинь бүр хуулиараа ингээд зохицуулагдсан байдаг. Үүнийг хуулиараа зохицуулагдсан байдаг учраас бүх л одоо гадаад иргэдээс үүнийгээ шаарддаг. Ерөнхийдөө бол одоо ВЗП арилжааны ВЗП буюу одоо хууль ёсны одоо улсын даатгалаас гадна одоо эрүүл мэндийн 7 компанийг одоо сонгож даатгуулах бүрэн боломжтой байдаг. Хүмүүс өөрсдөө даатгалаа сонгох бас боломжтой. За энэ нь бол хуваарь хөдөлмөр эрхлэгч нар татвар ногдуулах орлогогүй хүмүүс гадаад иргэдэд хамааралтай юм байдаг. За ерөнхийдөө цаг тухайд нь төлөхгүй байгаагаас л одоо өрөнд ордог. Бид нар аюу тийм сахилга батгүй хариуцлагагүй хандталтаас л бүх юм болдог. Тэгэхээр энэ бол та 1 сарын төлөлтийг цаг хугацаанд нь төлөөгүй байх юм бол ялангуяа одоо манай монголчууд маань гэр бүлийн визээр очсон тийм ээ. Эсвэл ягаан карта аваагүй өөр хүүхдүүд байж болно. Ийм хүмүүс байх юм бол ерөнхийдөө та төлөөгүй хугацаа болгоноос чинь одоо өдөр бүрийн торгуул нэмэгдэж нөгөө нэг даатгалын өрөн дээр чинь ингэж тооцогдож явдаг. Тэгэхээр таны өөр улам нэмэгддэг гэсэн үг. Даатгал төлөлтөө хоцроосон бол яаралтай холбогдож нөгөө салбар дээр заавал очих хэрэгтэй. За тэгээд имэйл хаягаа заавал шалгаж авах хэрэгтэй. Ямарваа нэг төлбөрийн нэхэмжил байх юм бол имэйл хаягаар чинь тэд нар захиа явуулдаг бас юм нөхцөл байдаг. Мөн шуудангийн хаягаар захиа. Одоо ер нь гэхдээ бүх юм цахимжсан болох тэр болгоны шуудангаар бол одоо очих нь бол бараг байхгүй болж байгаа. Бүх юм цахимаар явж байгаа учраас одоо тэр аппликейшнуд дээр ч юм уу тийм мэдээлэлүүд бол байж л таараа. За бас нэг түгээмэл алдаа манайхан юун дээр гаргадаггүй гэхлээр эрүүл мэндийн даатгалаа төлөлтөө хийж гисэн мөртлөө банкныхан дансанд нь хийдэг мөртлөө нөгөөх л
нөгөө хувьсах тэмдэг буюу variable symbol гэж ярьдаг те тэрийг нь бичихгүй ингээд явуулчихдаг нэг алта. Тэрийг бол одоо ганц манайхан ч биш ер нь гадаад хүмүүс аягүй түгээмэл алта гаргадаг алтагийн нэг байдаг гэн. Даатгалын данс руу орчдөг. Хинийх нь мөнгө ямар variable-ны симт очиж байгааг нь ерөөсөн мэдэх юм байхгүй. Тэгэл өөр өсөөд байдаггүй. Би одоо өөрөө дарцсан юм чинь одоо яаглаар надад өөрийн мэдээлэл төвлөө гэтэл та variable-ны symbol буюу хувьсах тэмдэгэ бичээгүй. Variable-ны symbol ерөөсөн хүн болгонд өөр байдаг штеп. Тэгэхээр тэрийг заавал одоо бичиж яхах нэг зүйлтэй байдаг. За 6 сарын биш 1 сарын 1-ээс гарсан өөрчлөлтийн бас нэг юмыг би хэлэх марцсан байна. Тэр төрөөс даатгуулж байгаа тодорхой бүлгийн хүмүүсийн буюу L ангиллын нөхцөлийг бас өөрчилсөн байна лээ. За энэ яадаг юм гэхээр 10 наснаас доош хүүхэд асардаг хүмүүс батсан ийм хууль өөрчлөгдсөн. За тэр нь болохоор ер нь 7 нас 10 наснаас доош гэж хуучин хуулиндаа заасан байсан бол одоо 7 нас хүртэл нь одоо эцэг нь юм уу их нь ингээд асран хамгаалдаг, асран совилох шаардлагатай тийм бүлгийн хүмүүс байх юм бол одоо тэр нь 10 биш бүр 7 нас хүртэл нь одоо нэг хүүхэдтэй айлвал тийм ээ 7 нас хүртэл нь одоо ингэж өөрчлөгдсөн байна. Тэгэхээр арай бага улсаас маш бага одоо даатгал төлнө гэсэн үг байна л да 3 жилийн насаа ичиж. Тэгэхээр төрөөс даатгалдаг тодорхой бүлгийн хүмүүстэй идэр хамааралтай л да. Тийм энэ асуудал. За 1 сарын 23-наас хойш 2026 онд одоо энэ янз бүрийн даатгалын өрөөс болоод экзекуторд орсноос болоод хүмүүс одоо хувьдаа ялангуяа хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа хуваарь гэр бүлийн даатгалтай байдаг улсуудад маш хүндрэлтэй асуудлууд гардаг. Тийм болохоор эдгээр мэрэгчлэнүүд одоо даатгалын мэрэгчлэнгүүд өрөөс гарах одоо зайлсхийх туслах одоо тийм гарын авлага одоо бэлтгэгдсэн байдаг юм байна. За тэр гарын авлага дээр нь юу гэж утсан байдгийг гэхээр ямар ч одоо мэдээж хуультай заасан юм чинь та гадаад хүн хэл мэдэхгүй байх ч юм уу эсвэл хуулиа сайн ойлгоогүй байх ч юм уу одоо бизнес эрхлээд ашиггүй ажил сонж байх юм уу эдгээр бол ерөөсөө огт падлын байхгүй улсад та хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа бол заавал даатгалаа төлнө. Та гадаад улс манай улсад амьдарч байгаа бол та даатгалаа заавал төлнө. Тийм ээ таны тэр чех хэл мэдэхгүй байх нь бидэрт ерөөсөө огт хамааралгүй. Тийм учраас бүгд төлнө. Тэгэхээр энэ даатгалын одоо энэ юунаас асуудлаас бол бултах одоо булзааруулах ямар ч боломж байхгүй нь ойлгомжтой. За тэгэхээр хэрвээ та хуваарь хөдөлмөр эрхэлж байгаад ямар ч одоо даатгалын төлөх одоо боломжгүй чадваргүй байх юм бол тэр гарын авлага дээр юу гэсэн гэхээр та яаралтай ашиггүй байгаа бол таны бизнес ямар ч ашиг өгөхгүй байгаа бол та тэр бизнесээ яаралтай зогсоо гэсэн байна. Хоёрдугаар зогсоонгуудаа хөдөлмөрийн товчонд заавал бүртгүүл. Би одоо бизнесчгүй болчлоо, би одоо юугүй болчлоо, орлогогүй болчлоо, ажилтнууд ажиллаж чадахгүй байна гэсэн утгаараа одоо тэрийг зогсоох хэрэгтэй. Тэгээд хөдөлмөрийн товчонд одоо цалинтай ажил хайх нь хамгийн зөв зүйтэй байдаг. Бүртгүүлэх хэрэгтэй. Эвиденцэд бүртгүүлэх хэрэгтэй. Тэгээд бас нэг зайлшгүй авах арга хэмжээ бол одоо танд жишээлбэл даатгалын ямарваа нэг өөр байгаа бол тэрнийхээ үндсэн үрийг заавал төлөх хэрэгтэй. Үндсэн үрийг. Одоо жишээлбэл танд даатгалын өрөнд чинь ингээд үндсэн үр гэдэг одоо жишээлбэл нэг 5,000 төгрөг байж хахад түүний финал гэдэг эцсийн дүнгээр хүүгийн торгуул гэдэг бас нэг мөнгө нэмэгдээд ингээд явчихдаг шүү дээ. Тэгэхээр тэр үндсэн өрөө дарчих юм бол танд арай хялбар байх болно. Үндсэн өрөө дараагүйгээс тэр хүүгийн өдрийн алдагдлууд чинь нэмэгдээд л явдаг ийм аюултай. Тийм ээ. Тэгэхээр энэ үндсэн өрийг яаралтай дарах хэрэгтэй гэж байгаа. За тэгээд эрүүл мэндийн даатгалд өртөө хүмүүс торгуулаас чөлөөлөх заавал хүсэлт гаргаарай гэсэн байна. Торгуулаас чөлөөлөх. За тэр нь нөгөө нэг пеналаас чөлөөлөх тийм өргөдөл гаргах хэрэгтэй гэсэн үг. За үүнийг маш хурдан торгуул төлөх шийдвэр гаргахаас өмнө бичиж өгөөрэй гэж. Та өрөнд орсноогоо мэдчихэл байгаа бол тэрийг үүнийгээ төлбөрийн хувьцаа хэтэрсэн нөхцөлд 8 хоногийн дотор та тэр өргөдлийг гаргаж өгөх ёстой. За тэгэхээр нэг 30,000 крон дотор бол яг даатгалын газар өөрөө тэр асуудлыг шийдвэрлэдэг бол 30,000-аас дээш одоо төлбөртэй тийм үүрэг гараад ирэх юм бол арбитрийн байгууллага үнийг шийдвэрлэх ийм асуудал болдог. За тэгэхээр даатгалын газраар нь өөр нь шийдвэрлүүлэх яг юм бол та нэгэндээ та өөртөө болчлоо хугацаанаас нь хэтрүүлчлээ гэж мэдчихэл байгаа бол та ерөөсөө
зайлшгүй одоо тэр торгуулаас чөлөөлөх хүсэлтийг заавал өгөөрэй. 8 хоног дотор багтааж өгөөрэй. Тэр чи бас хэлцэх хугацаатай. Бүх юм хугацаатай шүү угаасаа. Тий. Энэ өргөдлийг өгөхгүй байгаагаас болоод таны үндсэн өрөө та төлөөгүй. Дээр нь тэр хүүгийн торгуул. Тийм ээ. Ингээд яваад ирэхлээр нөгөө 5,000 чинь 50,000 болтлоо ингээд өсдөг. Тийм учраас та хэд маань яаралтай нэгдүгээр тэр бизнесээ зогсоох хэрэгтэй, хоёрдугаар тэр хөдөлмөрийн товчоор бүртгүүлэх хэрэгтэй, гуравдугаар үндсэн өрөө дарах хэрэгтэй, дөрөвдүгээр нэгэндээ өрөнд орсон юм чинь тэр пеналыг чөлөөлөх хүсэлтийг заавал өгөх хэрэгтэй. Торгуулаас чөлөөлөх хүсэлтийг гаргаж өгнө гэсэн үг. Тийм. Та өрөнд орчлоо гэд давхар торгуулдаг гэсэн үг аахгүй. Тэгэхээр өөр чинь тусдаа нэг дүн бай 5,000 төгрөг байна. А торгуул нь одоо хичнээн болдгийг 10-20,000 гарчдаг байхгүй. Тийм болохоор энийг та хэд маань бас сайн мэдчих хэрэгтэй. Энэ бол бүх одоо бизнес эрхэлдэггүй бүхэл хүмүүсийн хамааралтай асуудал. Ерөнхийдөө бид нар гадаад улсад амьдарч байгаа бол мөнгө хэмнээл гэж байгаа бол тухайн улсын хуулийг бид нар хүндэтгэж амьдрнаа. Хугацаанд нь бүхий төлөх ёстой юм төлнө. Тэ сахилга баттай байна. Тийм биш л бол та байнга нэг мөнгөний өрний асуудалд ингээд орцсон явж байгаа шүү дээ. Байнга л нэг өрний асуудалд орцсон байдаг. Уцсныхаа мөнгийг цаг хугацаанд нь төлөөг өрөнд орноо. Үндсэн мөнгөн дээр чинь торгуул нэмэгдэнэ. Даатгал үндсэн мөнгөн дээр нь торгуул нэмэгдэнэ. Инкаса төлөөг бол мөн ялгаагүй. Байрны эзний мөнгийг төлөөг бол мөн ялгаагүй. Ингээл асуудалд орсоор адил та урд тормоогоо авч хойд тормоогоо нөхөх боломжгүй болно угаасаа. Тэгэл нэг үр зээлний өнөөх л нөгөө нэг үр зээлний дампуурсан юм амьдрал руугаа гүгээд яалтчгүй гүгээд орчдөг. За. Ажлын виз болон урт хугацааны оршин суух зөвшөөрлийн даатгал гэж одоо 25 оны 9 сараас хойш тийм ээ Чехийн элчин сайдын яам дээр одоо мэдээлэл гараад ажлын виз урт хугацааны виз оршин суух зөвшөөрөл авсан бол Чех улсын эрүүл мэндийн даатгалын систем заавал бүртгэгдэж одоо тэр 326-гийн 1999 оны хуулийн дагуу гадаад иргэдийн оршин суух хуулийг бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Чех улсад нэвтэрсэн өдрөөс эхлээд 40 хоногийн хугацаатай заавал та даатгалсан байх ёстой. А тэр даатгал нь зайлшгүй яаралтай тусламжийн хүрээнд эрүүл мэндийн хүчинтэй даатгал байх ёстой. Лимит нь 40,000-аас дээш евро байх, 400,000-аас дээш евро байх ёстой. Бүр яагаад ийм үнэтэй даатгал хийгээд байгаа юм би хямдхан даатгал хийлгэж болдгоо мó гэсэн асуудлыг аюух асуудаг хүмүүс. Тэгэхээр энэ дээр чинь цаанаасаа тэгээд ингээд заалт өгөөд ингээд хуулинд баригдчихж байгаа юм чинь даатгагч нар одоо энийг мөрдөхөөс өөр арга ямар ч арга байхгүй. Тэрнээс тэр хуулиас бид нар зугатах ямар ч боломж байхгүй. 400,000 короны лимиттэй даатгална. Тэр даатгалд нь бүр та согтууч байсан, та ухаан санаа манарцсан ч байсан, та допинг хэрэгэлсэн ч байсан гэсэн энэ даатгал та ямарваа нэг асуудалд ороход энэ үйлчлэх ёстой ийм комплекс даатгал заавал даатгалсан байх ёстой гэсэн ийм заалт гарсан юм. Тийм учраас одоо 25 оны 9 сараас хойш бид нар одоо даатгагч нар дандаа одоо ийм комплекс даатгал хийгээд байгаа шүү дээ. За энэ дэр нэг юм хэлэхэд систем дээр байгаа даатгалын үний дүнгийг л бид нар та нарт хэлэхээс биш бид нар санаагаараа тэр даатгалыг одоо нэмэх хасах ямар ч боломж байхгүй. Бид нар тийм эрх байхгүй угаасаа. Систем дээрээ за 2 сараар за дорж гэдэг хүн 2 сараар Чех явах гэж байгаа маань ажлын гэрээнийхэн виз гарсан юм байна. За төдөн төгрөг. Гэт цаанаасаа систем дээр гараад ирдэг. А тэрийг харин манай агентууд одоо Монголд ажиллаж байгаа агент маань бол Монгол төгрөгөөр төлөе гэсэн асуудал маш их гардаг учраас Монгол төгрөгийг аваад Чехэд байгаа ах эгч нарын даатгалыг хийлгэж байгаа бол Чех короноор нь төлөөд ингээд даатгалыг хийлгэж байгаа. Даатгалыг бол бид нар 24 цаг дотор мэйлээр явуулчихдаг. Одоо миний хувьд бол манай агентуудын хувьд бол тэр нь бол ерөөсөн ямар ч асуудал байхгүй. Та бол короног төгрөг бол төгрөгөөг Монгол данснаас өгсөн байх юм бол бид нар короны цааш нь даатгалын компаниор шилжүүлдэг гэсэн үг. Еврото бол еврогоо өгч жишээтэй. За тэгэхээр тэр үний дүн дээр бол харин нэг юм би харьд сонссон зүгээр үнэн худлыг бол сайн мэдээгүй байна. Гэхдээ ерөнхийдөө даатгал бол хитрхи үнэтэй даатгал. Одоо жишээлбэл юу гэсэн бэ? 400 жишээ хэд гэж вэ? Би энэ дээр бүр тэмдэглэж авчихсан юм байгаа. 400 еврогоор даатгал хийлгэсэн гэж ярьж ирсэн. 2-3 хүнээс би сонслоо. Бүгдээр худлаа яриаг байх гэж бодож байна. 400 евроны үнэтэй даатгал гэж хизээч амьдрал байхгүй шүү. 2хан сарын даатгал яглаараа 400 евро байдгийг ер нь эцэгц.
400 евро ч одоо короноор хэдийн 10,000 короны даатгал гэж юу ийсэн бэ? 2хан сарын даатгал энд ерөөс их үнэтэй даатгал хийх ямар ч шаардлага байхгүй шүү нөхдүүд минь. Очингуудаа та нар ажилдаа орж байгаа юм чинь ажилдаа орсон өдрөөс эхлээд улсын даатгалд хамрагдаад явдаг. ВЗП-гийн даатгалд хамрагдаад явдаг. Тэгэхээр ажилдаа ортол явах хугацаа 2 сар 40 хоногоос дээш хугацааны даатгалтай байх ёстой гэдэг чинь маш ухаалаг шийдвэр болсон. Очингуудаа ажилдаа ортлоо ягаан карта гартлаа тэр хүн яах ёстой? Монголоос очсон даатгалтайгаа байж ах хэвээр. Тэр даатгал нь янз бүрийн өвдлөө хамтлаа, янз бүрийн аваар осол, янз бүрийн юм байж болно. Тэрэнд чинь тэр хүчинтэй даатгал чинь байж ах хэвээр байхгүй. Тэрнээс хойш ажил олгогч нар ажилчдаа хүлээж авлаа. Тэд нар чинь шууд ажил олгогч нь цалингаас нь төдөн хувь, өөрөөс төдөн хувь гэдэг ингээд даатгалын компаниас төдөн хувь гэдэг ингээд цалинжуулаад явдаг. Цалингаас нь даатгалын мөнгөө суудгаад угаасаа явдаг. Их үнэтэй даатгал байх ерөөсөө ямар ч шаардлагагүй. Ерөнхийдөө бол одоо 2 сарын даатгал 3,000 хэдэн корон л байгаа. Тэрнээс илүү байхгүй шүү дээ. Юу 10,000. Худлаад байгаасаа билээ. Тий. 1 сараар бол угаасаа даатгал хийж болохгүй. За тэрэн дээрс энэ даатгалын асуудал дээр бас нэг юм би хэлчихье гэж бодож байна. Хүүхдийн даатгалыг бол ичингээс угаасаа уцтдаг шүү дээ. За танаа хүүхдийн виз гарчлаа. За хүүхдийн даатгалыг та 1-6 сарын хугацаанд хийлгээд ирээрэй ч гэдэг юм уу. Жилийн хугацаагаар хийлгээд ирээрэй ч гэдэг юм уу. Гэхдээ хамгийн гол нь тэр нөгөө нэг алшин сух зөвшөөрөл нь хэдэн сараар гарсан. Тэрнээс шалтгаалдаг. Тэрийг чинь бол элчин хэлж өгдөг. Тэгэхээр та нар хүүхдийн виз гарлаа л гэсэн бол тэрийг шууд элчингээс суугаад за манай хүүхд хэдэн сар хүртэл даатгуулах вэ? Хэдэн сарын хэдэн хүртэл би даатгуулсан байх ёстой вэ? Тэгжээж би визэнд оруулах вэ гэж заавал асуух хэрэгтэй. За тэгэхээр тэр хугацаагаар нь бид нар тэр даатгалыг хийж өгөөд тэр хүн элчин дээр даатгалаа барьж очиод визэд оруулаад авдаг паспортын дээр. Тийм ээ? Ийм л процесс явагддаг шүү дээ. Ажлын гэрээнийхэн болвол даатгалаа хийлгэн тэр Чехэд амьдрах тэр нөгөө нэг юунда суун сертификат аавна. Тийм ээ? Заавал нэг сургалтанд суудаг шүү дээ. За тэр сертификаттай даатгалтайгаа очисон байхад таны паспортын дээр шийдэг дараад өгдөг. Чех рүү орох. Ер нь голцоо ажлын гэрээ бол голцоо 6 сарын зөвшөөрөл гараад ногоон виз дарагдаад тэгээд юун дээр ирээд ягаан болдог шүү дээ, тийм ээ? Визний англи өөрчлөгддөг. Ажлын карттай болдог. Ажлын карттай болоод ирэхлээрээ 2 жилээр дарагдаад ингэ явж байгаа. За тэгэхэд бол ерөөсөө даатгал бол ерөөсөө та ерөнхийдөө 3,100 гаруй л даатгал хийлгэж байгаа та нар. Яг нь Чех Монгол төгрөгийн ялгаа бол би бол гаргаж байгаа. Тэрэн дээр нь бол мэдээч яриг тухайн өдрийн таны даатгуулж байгаа өдрөөс эхлээд Чех төгрөг хоёрын ялгаа ямараас нь шалтгаалаад за төдөн төгрөг гэдэг ингээд гарч байгаа. Даатгалыг бол замдаа виз гарсны дараа авч байгаа шүү. Виз гарахаас өмнө даатгалын мөнгө авах ёсгүй. Ажлын гэрээн дээр би ярьж байна. Хүүхд ч гэсэн ялгаагүй ажлын зөвшөөрөл гаргуулж байгаа улсууд ч гэсэн ялгаагүй. Дандаа виз гарсны дараа. Урилга бол тэр мэдгүй тэр урилгын материал бүрдүүлэхдээ даатгалаа хийлгээд ордог их зарим нь бүрдүүлэх мэдгүй тэрийг бол би хэлж мэдгүй. Нойрдоо би ер нь урилгын юм ерөөсөө хийгээгүй. Тэгтээ зарим нь даатгалаа хийлгээд ордог үнэн. Хийлгээ хамаагүй. Даатгалаа хийлгээд орчдөг дараа нь виз татгалзан хариу авах юм бол яах юм? Тийм биз дээ. Даатгалын компаниас нэг код өгчдөг. Тэгээд тэр нь хүчингүй болдог. Буцаагаад мөнгө авъя гэхлээр одоо хэдэн хувийн ч бас судах тийм ажил гарна шүү дээ бас тийм ээ. За очингуудаа ажлын гэрээгээр очингуудаа одоо даа ялангуяа хүүхдийн даатгал дээр бол очингуудаа хүүхд чинь ягаан карта авчдаг юм бол юу яадаг үстэй. ВЗП-гээр заавал даатгалсан байх хэрэгтэй. Хүүхд тийм ээ. Тэгэхээр одоо ВЗП жишээлбэл Славia даатгалын хугацаанд дуусаагүй байх юм бол цуслуулах хүсэлтээ өгч бүрэн болтгоо. Тэгэх юм бол ямар хүндээ даатгал хийлгэсэн тэр хүндээ хандаад тэр маягтыг бөглүүлээд тэгээд эрүүл мэндийн даатгалын газар хандах хэрэгтэй. Тэгээгүү цагт үзүүлнэ тийм арилжааны даатгал хийлгэсэн бол үзүүлнэ, мөнгөөрөө үзүүлнэ, дараа нь мөнгөө дансаар аавна. Тэр эмчид үзүүлсэн бичиг баримт тэр ямар онцлогоо хийсэн эмчийн онцлогоо эдрээ бол тэр даатгалын салбар руу явуулж даатгалын эмчийн хурлаар ороод тэр мөнгөний даансанд хийхгүй гэдгийг шийдвэр гаргацдаг. Тэгэхээр та нар төлбөр төлсөн баримтаа ерөөсөө хайж болохгүй тэр дор нь тэр даатгалын газар руу явуулах хэрэгтэй. Одоо харин эмний мөнгө бол нэг буцаа олвол бараг тавлуулахгүй болсон. Ягаад гэвэл эмэн дээр татварын асуудал бол хөнгөлөвчсөн нөхцлөөр явж байгаа учраас тэр бол буцаалтуулах тэр болгоолтгой болсон юм билээ.
За ажлын гэрээнээс ер нь ажлын гэрээнд гараад даатгалаа хийлгэж байгаа улсууд бол даатгал хувь хүн өөрөө ямар даатгал хийлгэхээ өөрөө сонгох хэрэгтэй шүү дээ. Хариуцлагатай даатгал. Очоод ямар нэг асуудал болоход үйлчлэхгүй байх юм бол бас хэцүү. Тэгэхээр энэ дээр заавал одоо нэг чийл миний даатгалаар заавал даатгалсан байх хэрэгтэй гэж чичрээд яриад байж бол бас болохгүй шүү дээ. Тий, гэрээ гаргаж байгаа улсууд тэгээд тэр нь зах зээлийн үн ханшнаас давчихсан тийм үнэтэй бол хэрэггүй шүү дээ. Шаардлагагүй. Хэд даатгалаар хийлгэхийг бодчихсон. За түүнээс гадна. За Чехэд автомашины даатгалын их үнэтэй болж байна. За Повинер Учени гэж ярьдаг тийм ээ. За Сүри одоо үйлчлэгээний мэдээлснээр гэдэг нь одоо даатгалын компаниудын одоо харьцуулсан ийм дүн шинжилгээ хийдэг байгууллага. Суудлын автомашины дундаж өртөг одоо 23 он гэхэд 3820 он байсан бол одоо 24 он 4380 гэтэл одоо 25 он бүр 4520 болтлоо өссөн байна. Энэ үнийн өсөлтийнхаа шалтгааныг ерөөсөө инфляц гэж үздэг байгаа юм байна. Инфляцаас болсон, сэлбэг үнэтэй болсон, засварын үн үнэтэй болсон. За тэр бол угаасаа ойлгомжтой. Бүх юм үнэтэй болж байгаа. За даатгуулах ёстой юу? Заавал даатгуулах ёстой шүү. Машинтай хүмүүс заавал даатгуулах ёстой. Хэрвээ та даатгуулахгүй бол одоо 50,000 одоо газар дээр нь 1500 захиргааны арга хэмжээгээр орох юм бол 50,000. За дээр нь бүр даатгуулаагүй хөдөлгүүртэй одоо замд явж байгаа болвол бүр жолооч эрхийг хасах хүртэл арга хэмжээ авна гэсэн ийм заалт байл. За тэгэхээр даатгалгүй машины хүний машин эдэр унж яваа бол ялангуяа даатгалтай юм байгаа гэдгийг заавал авалж асууж авах хэрэгтэй шүү. Одоо жолооч нар ер нь ногоон карта авч явах шаардлагагүй болсон шүү дээ. Гэхдээ хяналт 24 оноос захин баталгаажуулалтын системд орсон. За одоо тэгэхээр цагдаа нар ерөөсөө та нарыг зогсоогоод даатгал мэдэхэд маш амархан болсон. Даатгалсан машиныхын дугаарыг хийлээ. Шууд энэ дээр нь энэ хүн даатгуулаагүй гэдгийг шууд олж харах бүрэн боломжтой болсон. Тийм тоног төхөөрөмжтэй болсон энэ. Машины дугаарыг хийгээл цагдаа нар бүх мэдээлэл авах бүрэн боломжтой болсон шүү дээ. Тийм болохоор одоо бид ногоон карт тэр болгон жолооны үнэлэлт хүртэл тэр болгон авчих шаардлага чек дотроо шүү дээ. Хэрвээ хил гараад явах юм бол Австри, Герман эдэр явах юм бол заавал одоо жолооны үнэлгээ авчих хэрэгтэй. Улаан паспорт авчих хэрэгтэй. Ягаан карта авчих хэрэгтэй. Дээр нь машины үн одоо маш их хуучин машины үн буурч байгаа боловч даатгалын үн бол одоо маш их өсөж байна гэсэн ийм нийтлэл байлээ. За сүүлийн үед 26 оны 2 сарын 23-ны мэдээгээр би олж уншлаа. Чехийн даатгалын компаниудыг зарилан мэхлэх явдал маш их нэмэгдэж байна. Чехийн даатгалын нэг одоо холбоо даатгалагч Чех даатгалуудын компаниудын холбоо гэж байдаг. Түүний мэдээлснээр 100 даатгагч болгоноос нэг хүн заавал хурамч юм уу зарилан гэсэн одоо ийм даатгал хийлгэж байна. Тэр нь үйл хөдлөх хөрөнгөн дээрч байна, машин дээрч байна гэсэн ийм яригдж байна. За тэгэхээр эдгээр яах юм гэсэн чинь за нэг жишээ. Зориуд гэрээ шатаасан хэрэг гарсан. Гэрээ шатаагаад даатгалын компаниас даатгуулсан байсан. Гэрээ шатаасан. Тэгэхээр даатгалын компаниас маш их хэмжээний хэдэн сая крон авахын завдсан ийм хэрэг үүссэн Чехэд. Энэ зүгээр л нэг жишээ. Гэтэл энийг бол одоо маш сайн шалгасны үндсэн дээр тэр гэр бүлийн 2 хүн 7 жилийн хорих ял авсан гэсэн байна. Хэрвээ энэ хэрэг нь илрээгүй болвол 40 сая крон авах байсан гэж байна. Даатгалын компани аимшигтай хохирох байсан байж. 40 сая крон авах байсан гэж. За машины хэрэг дээр бол за шилээ даатгуулчаад шилээ хагалсан. За тэгээ шилээ хагалсныхаа даатгалын мөнгийг авах гэтэл тэр шилийг бол зориуд хагалж даатгалын компаниас мөнгө авах гэсэн бас нэг оролдлого байсан гэж байна. За машинаасаа юмаа хулгаад алдчихлаа гэд очдөг гэн. Гэтэл тэр бүр өөрийнхөө загварадад хашаан дотроо хүртэл юмнуудаа нуусан хэрэг нь илэрсэн гэж байна. Гэх мэтлэн одоо ийм балиар тийм луврын одоо даатгалын юмнууд бас их гардаг юм байна. Сонирхолтой юм байна. Тэгэж одоо баригдахгүй гэж боддог юм байх та сони тий. Ийм шал тэнэг үйлдэлүүд бас
Чехэн ч юм уу ямар үндсэн нэг бичээгүй л л дээ. Гэхдээ энэ 11 12 сар 11 сая хүн амтай газар сайн ч муу ч юм уу зөндөл байгаа хальта мэдээж хэрэгтэй. Тэгээ одоо зүгээр сууж маш их мөнгөтэй болох гэсэн бас нэг хандлага шүү дээ. За тэгэхээр энэ машин дээр үйл хөдлөл хөрөнгөн дээр бол маш их хяналт шалгалт маш их хийж байгаа гэж байна. Яагаад гэвэл лойер маш их ихсэж байна. Тэгээд энэ Чехийн даатгалын компаниудын холбооны дарга Павлик гэж хүн байдаг юм байна. Тэрний хэлснээр с ิจ гтэй үйлдэлүүдийг илрүүлэх боломжийг олгодог орчин үеийн технологиудтай болсон учраас хуурамч зураг бичиг баримт таних маш амархан болсон. AI-гийн тусламжтайгаар бид энийг маш амархан илрүүлж байна. Одоо дээр нь байгууллагууд бас хоорондоо мэдээлэл солилцох маш их амархан болсон гэж ингэж тэмдэглэсэн байна. За дээр нь эрүүл мэндийн даатгалын хувьд хамгийн том даатгалын компани болох ВЗП компани маань сая одоо бас нэг аудит шалгалт энэ компани дээр хийх болжээ. За энийг бол таад бас сонирхолтой журмаа нэгэн даатгалын тухай ярьж байгаа болох тэр ярьж байна. Энэ тухай Чехийн ЧТ телевизээр 2 сард яригдсан юм байна. За тэгсэн яасан гэсэн чинь авилгын хэрэг байж болзошгүй шалтгаанаар саяхан тус компани захирал Здэник Кобатик ажлаас нь халжээ. Энэ хүн байж тэ бүр 2012 оноос хойш дарга байсан юм биш. ВЗП компани дарга захирал байсан юм байна. Тэгэхэд одоо ерөнхийдөө ВЗП компани чинь жилийн 350 тэрбум долларын эргэлттэй ийм том компани байдаг юм байна. Одоо Чехээр орсон гарсан Чехийн иргэнээсээ гадна гадаадын хичнээн хүн байгаа билээ. Тэр тэд нар чинь тэгээд ВЗП компанид мэдээж хариалтай байгаа. Маш сайн эргэлттэй эдийн засгийн үзүүлэлттэй ийм компани. Энэ компанийг бас ингэж хэлсэн байлээ. Ер нь бол энэ компаниг ашигтай ажилласан бас нэг том шалтгаан энэ Украинуудын нэг дайн эхэлснээс хойш Украинуудын буйнаар 2022 оноос хойш 400 сая евро ВЗП ашигтай ажилласан гэж. Энд чинь 10 тэрбум крон гэсэн үг байна гинэ. Яагаад тийм ашигтай ажилласан гэсэн чинь Украинч тэр болгоны хэмнэлгээр явдаггүй. Эрүүл чирэг буцаан төлөлт аягүй маш бага байсан гэж. За тэгээ компани чинь мэдээж эрүүл мэндийн даатгалын компаниуд буцаан төлөлт байхгүй бол ашигтай ажиллах. Гар тооцогддог. Тэгэхээр ийм асуудал байдаг юм байна. За. Тэр нөгөө нэг машин дээр би бас нэг дутуу юм хэлсэн. Даатгал төлөхгүй байх ганцхан шалтгаан байдаг юм байна автомашин дээр. За энэ яасан гэхлээр ерөөсөө тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах нэг шалтгаан байдаг. Улсын дугаарыг одоо хураалгах гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээд даатгалын газраа мэддэгдээд нотлох бичиг баримтуудаа илгээгээд цуцлуулах хөргөдлөө бас давхар явуулаад ингэжээж даатгал төлөхгүй байх нэг л шалтгаан байна. Тэрнээс биш хүмүүс чинь ингэдэг юм л да нөгөө өвлийн улирлыг хаяа нэг ундаг. Эсвэл одоо эвдэрчглээр нэг аваачаал ингээл нэг гудамжинд байлгаад байдаг. Одоо тийм байх юм бол та даатгал заавал төлөх ёстой. Тэгэхээр онц шаардлагагүй ундаггүй машин даатгал төлөөд явдаг одоо маш их нөхцөл байна гэж. Тэгэхээр энэ 25 оны 6 сараас хойш Чехэд дараа 9.7 сая тээврийн хэрэгслээс 100,000 гаруй тээврийн хэрэгсэл нь огт даатгалд хамрагдаагүй гэсэн ийм судалгаа хүртэл байдаг юм байна. Тэгэхээр тэр ашиггүй тийм юмнуудаа тэгэл номерыг хураалгачихад юу яадаг байна. Эдэрч хангарсан болоод өөрөө хэрэгэлдэггүй бол заруул яасан тий. Энэ дэр бол манай монголчууд ч бас хамаартай. Онц ашигладаггүй юм машин техник унахын донд тоссон биш. Тэрийг одоо бошоохон цааш нь харуулах хэрэгтэй шүү дээ. Шал дими даатгалын өрөнд ороод тэрийг төлөөд явах юм шаардлага байна уу тийм ээ. Энэ дээрээ хэдүүлээ бас фокуслж цэгцлэх хэрэгтэй шүү. Маш их цэгцлэх хэрэгтэй. За энэ удаа ингээд даатгалын тухай ерөнхийдөө товч ярихад нэг юм байна. Тэгэхээр та хэд маань Чех руу явах гэж виз гарсан бол холбогдорой. Даатгалууд бол бүгдийг хийгдэж байгаа шүү. За хоёрт очсон хойноо хүүхдүүдээ бол заавал ВЗП даатгалд ягаан картны
гарсан л бол ВСП даатгалд хамруулаарай. За тэгээд хугацаануудын даатгалуудын хугацаануудыг маш сайн шалгаж байгаарай. Яана миний хүүхдийн даатгал одоо 7 хоног хугацаа өнгөрцөн байж тээ гэж бичдэг шүү над руу. Одоо нааш чаш даатгалын компаниуд хизээж ухрааж хийж өгдөг юм шүү. Ухраах боломж байхгүй шүү. Тийм учраас та хэд маань хугацаануудыг бичээд хадаад өөрсдөө юм марчдаг бол ер нь ягаан картны хугацаа, паспортын хугацаа, даатгалын хугацаануудаа сайн бичиж авчих хэрэгтэй. Марчдаг байхгүй та нар. Ажил гэр гисэрэл нэг мэд цаг хугацаа явцсан байдаг. Нэг мэд жил болцсон байдаг. Нөгөө даатгалын хугацаанууд нь дууссан байдаг. Ягаан картныхаа хугацааг хүртэл алдчихад виза унгаач байдаг. Оршин суух зөвшөөрөл унгаацсан байдаг шүү дээ. Тэгэхээр та хэд маань тэр хугацаа гэдэг юм дээр маш их сайн анхаарал тавьж байгаарай. Тэрэнд бол ерөөсөн асуудал төш. За павийн нөргөчийн машины хувьд бол яг тийм байна. Машиныхаа даатгалуудыг аль болохоор хэрвээ цуцлын ер нь энэ миний одоо энэ ашиглаж байгаа даатгал маань аюу үнэтэй юм байна гэх юм бол та гэрээ дуусахаас 2 сарын өмнө тэр тухайн компанид заавал мэдэгдэх ёстой шүү. Энэ хугацаагаа бас мэдж байгаа биз та хэд маань. Машины даатгалыг 2 сарын өмнө мэдэгдэж тэгэхгүй та мэдэгдэхгүй л автоматар сунгуултаад явдаг. Тийм учраас шүү заа юу. Тий. За өөр онцгой юмгүй тэгээд дараагийн лайв болтлоо. Түр баяртай.